Сайн байна уу? За шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдрийнхөө бичлэгээрээ би та нартай What's in my backpack буюу миний цүнхэн дотор юу, especially миний өрөвчин дотор юу байгаа талаар ингээд үзүүлэе гэж бодлоо. Тэгээд энэ бичлэг болохоор яг student edition буюу яг оюутны цүнхэн дотор юу байдаг талаар үзүүлэе гэж бодож байна. За тэгээд энэ бол миний цүнх. За энэ цүнхийг болохоор хэрэглээд нэг 2 жил болох ч юм уу? 2 жил болох ч юм байна. Тэгээд би яагаад яг энэ нэг өргөвчнийхээ талаар бичлэгээ хий гэж бодсон бэ гэхээр би одоо удахгүй сургуулаа төгсөж байгаа болохоор тэгээд тэрнээс өмнө амжаад хийчихье гэж бодоод. За тэгэхээр миний энэ цүнхэн дотор гинэ энэ гадна талд нь ийм бие үсэг байгаа. Тэгээд бас нэг энэ хоёр талд нь бас ийм байгаа. Энэ гур болохоор нөгөө харанхууд машины гэрэл тусангууд нөгөө гэрэлтдэг, пассворддаг тийм юмнууд байгаа. Ягаад тэгэхээр энд Норвегт өвлийн үйлрэлтэй амар харанхуй болдог. Тэгээ тийм болохоор бас иймэрхүү зүйлүүдийг ингээд цүнхэндээ зүүж явах шаардлагатай байдаг. За тэгээд энэ бие үсэг нь болохоор нөгөө нэг AB гэдэг хоёр төрлийн хүмүүс байдаг шүү дээ. A нь болохоор өглөө эрт босдог, B нь болохоор жоохон унтамхай хүмүүс. Тэрний нийгэмлэгээс ийм бие үсэг тарааж исэн байхгүй. Тэгээд би өөрөө бие хүн болохоор энийг авч исэн. За цүнхэн дотор байгаа зүйлүүдийг хамгийн томоос нь жижиг хүртэл нь үзүүлэе гэж бодож байна. Тэгэх юм бол илүү хурдан дуусгах. За тэгээд хамгийн том нь MacBook Pro 13 инчийн компьютер байгаа. Тэгээд энэ дээрээ би хичээлээ тэмдэглэдэг. Тэгээд дараагийнх нь ийм дэвтэр байна. Тэгээ би өмнө нь болохоор 1-2 дугаар курстэй илүү их ийм дэвтэр дээр ингэж бүх юмнуудаа тэмдэглэж бичдэг байсан. Одоо болохоор зөвхөн яг шалгалтанд бэлтэж явах үедээ энийг хэрэглэдэг болсон байгаа. Тэгэхээр энэ бол ингээд ийм хоосон юу чугамгүй дэвтэр байгаа. Тэгээд тэр нь болохоор ингэж янз янзын схем хийх юм уу, ингэж бичих, тэгээд зэрэгт одоо илүү амар санагдаад идэв. За гурав дахь нь болохоор энэ миний юмаа төлөвлөдөг дэвтэр байгаа. Тэгээд би энэ дэвтрийг өөрөө загварыг гаргаж хийсэн байгаа. Тэгээ уртлынхын зураг нь ийм, артлынхын зураг нь ийм. Энэ нь болохоор comfort zone-оосоо гараарай гэх юм бол одоо илүү их сурч мэднэ ч юм уу тиймэрхүү утгатай. За тэгээд янз янзын юмнуудаа ингээд бичээд, жишээлх юм бол ингэж тэмдэглэж бичээд тэгээд хийснийхээ дараа ингээд зөвлөө явдаг байгаа. За энэ дэвтэрний бас онцлог нь болохоор энэ талтаа ингээд өдөр болгоны хажуу талтаа ийм дөрвөлжинтэй. Тэгээд би дасгал хийсэн үгүйгээ бас ингэж track хийдэг байгаа. За тэгээд хамгийн хойдолт нь болохоор энэ миний ийм хавцаага энэ дээр наадаг зураг янз янзын одоо тэмдэглэл хөтөлбөрөд хэрэгтэй зүйлүүдийг хийсэн байгаа. Тэгээ бас энэ номны хавчурга байна. Тэгээд цээж зураг гэх мэтчлээ одоо яг хэрэгтэй, надад хэрэгтэй юмудаа ийм жижиг зүйлүүдтэй ингээд хийсэн байгаа. За дараагийнх нь усны сав. Норвегт ялангуяа хүүхд тодлогоо усны савтай явдаг. Тэгээд усаа илүү их сайн уудаг. Яагаад тэгэхээр бид нар чинь энд бас нөгөө карантины усыг шууд хамаагүй уучиж болдог. Тэгээд тийм болохоор бас хүүхдүүд ийм усны сав байнга авч явж усаа уудаг байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор миний пенал байна. За энэ пеналын дотроо янз янзын үзэг, өнгөтэй палмастер, тэгээд ийм correction tape, штрик, тэгээд энэ болохоор надад бүх өнгөөрөө байдаг. Тэгээд энэ өнгөөр болохоор шалгалтандаа тэмдэглээ бичиж явахдаа хийвэл зүгээр байдаг. Тэгээд ингээд та нар харах юм бол надад ингээд бүх өнгөнд байдаг. Би нэг төрсөн өдрөөрөө 2 найзаас авч ирсэн. За тэгээд иймэрхүү юм хэрэглэх дуртай. Тэгээд энэ болохоор ийм бас харандаа авч явдаг би. Би тэгээ энэ харандааг болохоор ийм
Аюу cute агаад би энийг Москвад явж байхдаа авч ирсэн. Үзэгний хувьд би ийм нарийнхан гардаг үзэгэнд их дуртай. Тэгээд бүх үзгээр бас бичиж чаддгүй. Тэгээд би энэ миний өсөөгөөс авч ирсэн энэ хоёр үзэгэндээ бүр амар хайртай. Даанч энэ хоёрын нөгөө нэг юу жоохон дууссан байгаа. Нөгөө нэг үзэгэн дууссан байгаа. Тэгээд би энэ доторхыг бас олж авч чадахгүй л байна. Тэгээд энэ хоёр аль хэзээ still in my энэ дотор байгаа. Тэгээд сүүлд би энэ үзгийг олж авсан. Өнгөнд нь айгу дуртай. Тэгээд энэ жижигхэн зүрхтэй бас нарийнхан гардаг юм үзэг байгаа. Тэгэд энүүгээр бас бичдэг нарийнхан гардаг үзэг. Энийг болохоор би нөгөө сүүлд нэг хэл суурь гэж одоо тэгээд бас нөгөө буруу зөв бичсэн үедээ шууд энийг нөгөө нэг энэ талаа ингээ арилгачдаг болохоор айгуу таалагдсан. Шугам. За ингээ миний пеналын доторх дуусаа. Дараагийнх нь энэ үзэгнүүд байна. За энэ үзэгнүүд болохоор ингээ бүгдээрээ өөр өнгөтэй. Энэ дүнгнүүд нь байна. Тэгээд би энийг болохоор зүгээр янз янзын одоо жишээлх юм бол өдрөө төлөвлөх ч юм уу, төрсөн өдрийн янз янзын карт бичих ч юм уу, иймэрхүү үед бас энийг хэрэглэдэг байгаа. Тэгээд энийг би дандаа авч явдаг цүнхэндээ. За дараагийнх нь болохоор sticky notes ийм цаас байна. Тэгээд бас ийм кошлоо. За энэ дотроо болохоор би зүгээр нүүр мөрөө будчаад гарахаараа дахиж сэргээл мэргээл нэг хийдэггүй. Тэгээ зүгээр энэ дотор байгаа юмнууд болохоор уруулын будаг. Тэгээ энэ болохоор өнгө нь ийм. Уруул өнгөлөгч. Өдөр тутамдаа хэрэглэдэг уруул өнгөлөгч. Энэ айгуу гоё өнгөтэй. Өнгөтэйг нь үнэртэй. Чигшил хасаа өгдөг. Тэгээ энэ болохоор миний нөгөө нэг юу миний уруул ингээд амар хатсан үед 2-3 хоног макс 2 өдөр ингээд бүтэн өдөржингөө ингээд хэрэглээ авчихад уруул буцаад амар гоё болдог. Тэгээ энэ бол бүр үнэ супер уруул өнгөлөгч байгаа. Энийг та нарт юу зөвлөе. Тэгээд энэ болохоор би нөгөө та нар анзаарсан бол би энэ V Bear Beers-ийн баганаас амар дуртай. Тэгээ би энэний юмнуудыг амар хэрэглэдэг. Тэгээ энийг би Миннесоос авч ирсэн юм хумсны будаг арилгагч байна. Би энийг заавал цүнхэндээ авч явдаг. Яагаад тэгэхээр би нөгөө хумсны халцарсан будагтай ерөөсөө явж чаддаггүй. Тэгэхээр энийг заавал авч яваад авч явдаг байгаа. За тэгээд гар ариутгагч. Гар ариутгасны дараа гарын тос. Тэгээд үсний боол. Үсний боолт. Тэгээд бас нэг юм үсний боолт байна. Энэ үсний боолтыг болохоор би хав харах хувцас өмссөн үедээ юм уу эсвэл нэг юм янз янзын зүгээр ингээ амар ингийн хувцсан дээр энийг хэрэглэхээр айгүй ингээд чимээд өгчдөг. Тэгээд мэдээж утасны цэнэглэгч, компьютерийн цэнэглэгч. Энэ болохоор миний задгаа мөнгөө хийдэг ийм юу байгаа. Тэгээ би бусад үед болохоор би картаа хэрэглэдэг. За би картнуудаа энэ дотроо хийдэг. Тэгээ энийг болохоор би хамгийн анх нориогт нүүж ирээд амьдарч исэн. Тихо банкнаас 18 хүрээд бэлгэнд авч исэн. Тэгээ энэ болохоор айгуу дажгүй ингээд юм. Энэ гэхдээ ингээд жоохон эвдэрсэн байгаа. Тэгээ ингээд шууд онгойлонгууд ингээд гараад ирдэг байгаа. Миний банкны карт, иргэний биш жолооны үнэмлэх тэгээд кофений карт жишээлх юм бол гих мэтчил энэ дотор хийдэг байгаа. Тэгээд за ингээд цүнхний том сэхтэн байгаа юмнууд нь дуусчлаа. Тэгээд жижиг дотор нь болохоор өвчин амдагч. Тэгээ энэ өвчин амдагчийг би байнга хэрэглэдэггүй зүгээр just in case байж ахт зүгээр байдаг. Тэгээд ийм гаач гэжтэй юм нөгөө нэг гүзээлзэгний амттай юм
амдаа хийж шүүлс ялах болдог гэх юм. Тийм байгаа чихэр байгаа. Тэгээд энэ сам, одон сам, тампон, цаа. Энэ болохоор миний юу тал. Тэгээд шархны лент. Энэ болохоор хятадын юм дотроо нөө имтэй айгуу сайн шархны лент. Тэгээд хамгийн сүүлд нь чихэр. Би чихэр байнга идээд байдаггүй. Тийм болохоор миний цүнхэнд дандаа л чихэр явж идэг. Тэгээд бүр нэг хаяа нэг янз янзын чихэр идмээр үед ч юм уу. Тэгээд миний цүнхэнд бас юу бохих байнга явдаг. Тэгээ нөгөө бохоо жижиг цүнхэнтэй үлдээчиж. Тэгээ бохи дууссан үед ч юм уу те ингээл ам ингээл нэг шүүлсэн ингээл зунгаарлалтай штэ те. Тийм үедээ иймэрхүү чихэр мэхэр янз янзын цүнхтэй байгаа юм идчихэд гоё ядаг. Тэгээд иймэрхүү байна. Миний цүнх би ер нь бол иймэрхүү том цүнх авч явахаараа бүр амар их юм хийж авч явд юм байна. Ингээд харсан чинь. Тэгээд одоо нэг иймэрхүү байна. Тэгээд хэрвээ та нарт миний бичлэг таалагдсан бол subscribe хийгээрэй. Тэгээд миний өөр бас бичлэгнүүдийг үзээд янз янзын сэтгэл шүүмжлэл одоо юу байдیں۔ Тэ их байвал комент хэсэгт дандаа үлдээж байгаарай. Тэгээд өдрийн бичлэгтэр минь хамт байсан та нартай бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.